Монголын хуульчдын холбоо, Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хоорондын 3 талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Хунан, Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Охоро Масатоши, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар нар үзгэллээ. Талууд 3 байгууллагын гишүүн хуульчдыг Япон болон Монгол улс хоорондын солилцооны хөтөлбөрт хамруулах, эрх зүйн салбарын мэдээлэл материалыг солилцохыг дэмжих замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлтэй байгаагаа баттгаж энэхүү санамж бичгийг байгуулсан. Түүнчлэн хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, эрх зүйн судалгааны салбарыг хөгжүүлэхэд хамтын дэмжлэг үзүүлэх, хууль болон хуульч мэргэжлийн нэр хүндийг дээшлүүлэхийг эрмэлзэх, эв найрамдал, хамтын ажиллагаанд суурилсан харилцаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай тохиолдолд солилцооны хөтөлбөр болон эрх зүйн нийтлэл мэдээлэл, материал болоод хоёр улсын хуульчдын харилцан ажиллалаар дамжуулан шинээр нэгдэж буй гишүүн хуульчийн гишүүнчлэлийг бэхжүүлэхэд хүчин зүтгэл гаргахаар тохиолдсон юм а. 今日モンゴル弁護士会 Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо нь хамтран ажиллахаар болж санамж бичиг үзүүлсэн явдалд үнэхээр их баяртай байна. Өнөөдрийн хүртэлх хугацаанд Монгол болон Японы нөхөрсөг хамтын ажиллагааны хүрээнд маш олон үйл ажиллагаа явагдаж ирсэн боловч өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурснаар энэ харилцаа маань улам гүнзгийрнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Японы өмгөөлөгчдийн холбооны гишүүн маш олон өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн. Япон Монголын өмгөөлөгчид нь өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурхаар цугларсан боловч өмгөөлөгч гэхээсээ илүүтэй хувь хүн, Япон Монгол хүн гэдэг утгаараа хоёр орны хөгжлийн төлөө цаашдаж мөн хамтран ажиллана гэж бодож байна. 強く結びついて社会の発展のために尽くしていければいいなというふうに考えております。 Ёслолын ажиллагааны үеэр Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Хунан бидний хамтын ажиллагаа хоёр улсын хуульчдын түншлэл, хууль зүйн шинжилгээ ухааны хөгжил хоёр улсын эдийн засаг, нийгмийн харилцаа үүгээр хязгаарлагдахгүй бүс нутгийн түвшинд өргөөжөө өгнө гэдэгт итгэл дүүрэн байна хэмээн онцлсон. Японы өмгөөлөгчдийн нэгдсэн холбоо, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран ажиллах одоо санамж бичиг байгууллаа. Тэгэхээр санамж бичиг хүрээнд бол хуульчид харилцан туршлага солилцох, харилцан мэдээлэл солилцох, тэгээд энэ хууль зүйн салбарыг бас хөгжүүлэх чиглэлээр бол хамтран ажиллахаар ингээд болж байна. За энэ хүн хамтын ажиллагаа нь бол хоёр улсын одоо хуульчид төдийгүй хоёр улсын нийгэм эдийн засгийн одоо хөгжилд бас өөрийнхөө хувь нэмрээ оруулах гэдэгт бол итгэлтэй байгаа. За тэгээд үннээс гадна бол одоо бүс нутгийн түвшинд олон улсын түвшинд бол бидний хамтын ажиллагаа бас үр дүнгээ өгнө гэж харж байгаа. Ер нь 2014 оноос эхлээд Японы нэгдсэн баарын холбоотой Монголын өмгөөлөгчдийн холбоо болон бусад хуульчид бол харьцаж ирсэн ийм түүх байдаг. Анх 2014 онд JICA болоод улсын дэвшүүх Монголын өмгөөлөгчдийн холбооны хооронд эвдрэн жуулчлах үйл ажиллагааг эхлүүлсэн тийм түүх байна. Энэ цаг мөчөөс эхлээд Монголын хуульчдыг сургах, давтан сургах, нөгөө талаараа эвдрэн жуулчлах үйл ажиллагаанд сурахт бол үнд хувь нэмрийг оруулсан гэж үзэж болох юм аа. Энэ ажил цаашдаа үргэлжилсээр гоод өнөөдрийн хэмжээнд бол тодорхой хууль гарч, тодорхой шүүхийн системд нийгэмд бол онцгой үүрэг гүйцэх эрх үхийн юм үйл ажиллагааг бол одоо бодит байдалд бол ажил болгосон гэж үзэж болох юм аа. Цаашдаа Монголын өмгөөлөгчдийн холбоо, хуульчдын холбоо, Японы нэгдсэн баарын холбоо хооронд бол хуульчдаа танилцуулах, нөгөө талаас хамтран ажиллах, мөн харилцан туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох явдал бол чухал ажил тогтолтой гэж үзэж байгаа. Сүүлийн 5 жилд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүдээс олон хуульчид Японы нэгдсэн баарын холбооны сурагч багш нараас хичээл заалгаж нэлээд одоо хөрөнгө оруулалтыг би өөртөө хүлээж авсан ба гэж үзэж болох юм байна. Саяхан гэхэд компани их зүгээр бол одоо манай 10-аад өмгөөлөгч нар Японы нэгдсэн баарын холбооны сургалтанд хамрагдаад ирлээ. За нөгөө талаараа бол энэ Японы нийгэм чинь өөрөө их өсөнгөө өгсөж байгаа. Эрх зүйн зохицуулалт нь бол одоо дэлхийн нийтийн түвшинд очсон ийм одоо эрх зүйн тогтолцооноос хуульчид сурна гэдэг бол өөрөө онцгой ажил тогтолтой гэж үзэж болох юм байна. За зөвхөн Японы нэгдсэн баарын холбооны гишүүдээс гадна Японы хуульчид бас Монголоос сурах юм байна. Ялангуяа уул уурхайн чиглэлээр манай орны үүсэл хөгжлийн талаар мөн одоо энэ хуульчдын бүтцгэн байгуулалтын хувьд бол бас санал солилцдог. Мөн одоо биднээс сурах юм байна гэдэг асуудыг ч гэсэн бид бол одоо харилцан хоорондоо ярилцдаг юм. Ийм болохоор бол энэ санамж бичгийн төл түүхэн ажил багталтай цаашид одоо ингээд энэ санамж бичгийн хүрээнд улам одоо хуульчдын үйл ажиллагааг өргөн тэлж ингээд үйл ажиллагаа явуулахад
чухал өрнөлөөтэй үйл явдал боллоо гэж ойлгож байна. Энэхүү ёслолын ажиллагааны үеэр талууд хууль зүйн үнэлбэргүй зөвлөгөө тусалцааны тогтолцоо, хамрах хүрээ, төвний зохицуулалт, хуульчин эрх зүйн байдал, бие даасан хараат бус байдал сэдвүүдийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэлт санал солилцсон бөгөөд тус үйл ажиллагаанд 3 байгууллагын төлөөлөл болох нийт 30 гаруй хуульч өмгөөлөгч оролцсон юм а.